Эрхэм сонсогчдын өнөөдрийн амар амгалан дахин айлтгая дэлхийн монголчуудын эмжил радиогийн Янагийн авах шууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 12 дугаар сарын 25-ны баасан гараг 2020 он гарсаар 359 сонсон бол шинэ он гарахад 6 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа савг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг яах вэ нэвтрүүлгийн маань 491 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфир холбогдох хүсэлтэд эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 78 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Gobish Club хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай Янагийн нэр Монита. За дөнгөж цаа манай Монита задраад дуслаа. Үйл явдлын халуун цэг дээрээс бид дөрөв эфирт орж ирлээ. За Монита урьдчилан жил нэг нөгөө нэг алтан Монита гарсан. Тэгээд нэг жил өнжөө дахиад энэ жил гарчлаа тий. Юу түрүү жил алган алтан Монита байгаагүй л үү? Түрүү жил гарсан байхгүй. Хамгийн анхных бол хашаах Монита, алтан Монита. Хашаах Огийн хоёр болсон байхгүй юу? Нэг жилийн өмнө, 2 жилийн өмнө. Тийм нэрээ тийм гараагүй байна. Тийм байна. Та шинэ жил ингээд нэг Монита зооны таах нь л ингээд болчих шиг. Тийм тэгээд бас манай найруулагчдын багаас айгүй хөөрхөн сюрприз барьсан. Тэгээд бид нар лөө мэдлэгээ явуулсан хэсэг бүлэг сонсогч нартаа бас маш их баярлалаа тий. Гадаадаас бичлэг ирсэн. Өөрсдийнхөө дуу хоолоогоор биднэрт баярын мэдлэгээ явуулсан байлээ. Тэгээд бүх нийт сонсогчдоо бас баярлсан талархснаа илэрхийлье. Баярлалаа. Айгүй гоё бичлэг байлаа. Гоё байсан. Тийм бичлэг ирмэж бүр бодоочгүй байсан. Тийм шүү дээ. Тий. Гоё байсан. За та хашаага ер нь Монита гэдэг юмыг хэдийнээс мэддэг болсон? Сүүлдээ. Уусаа сүүлдээ. Nothing got. За надад вахад тийм байдгүй байсан. Энэ 2003-4 оноос юм уу 5 оноос ч юм уу. Бүр сүүлд хойно мэдсэн. Тийм үү. Би бол 98 онд 9-р ангид анх Монита авнаанг зарлж исэн. Аймагт очиод. За. Тэгэл бахан толгой. Гэхдээ өдөр болгон баярлуулдаг л шүү дээ. Нэгнээс суглаад. Тийм тэгээ бэлэг бэлдэж өгдөг шүү гэдэг. Англи багш бидэрт анх зааж өгч байсан. Нөгөө их тавны корпусаар ирдэг байсан шүү дээ. Багш нар тэр багш анх Крисмас баяр тэмдэглэж юу байгаад үзүүлээ. Тэгээ Монита нөгөө орос ахнараа дураагаад баяр гэхээр лог гэж бодоод хичдэж жилдэг төөрөлдөж явж байгаа. Монита гэж гоё юм шүү дээ. Надаа би яг ингээ муу шиг ингээ санах гэсэн чинь мэдгүй би юусоо тийм анхны Монита оюутан багт яаж исэн маа юус тийм санаанд орохгүй. Яг энэ ажил дээр зохиолсоо бид нар шүү 3 жил Монита хийжлээ шүү дээ тий. Эднэрс бүгдээрээ жил болгоноор ингээ сэтгэл ханагшаад үлдсэн байлээ. За манай намын баг бахта яаж исэн. Яг би дунд ангиас эхэлж Монита гэж үзсэн юм байна. Тэрээс ч намайг бага ангид байхад болохоор нөгөө цэргийн баяр октоодын баяраар ингэж би нэгээ суул биэндээ бэлэг үлддэг. Тэгэнгүүт Монита гэж байдаггүй байсан баггүй. Тэгээ дунд ангиас Монита тэгээд их сургууль дээр алгасаад тэгээ яг ажилд ороод Монита. Яг ийм юм байна. Би Монитаг яг үнэ хэлэх юм бол одоо ч учрыг нь олддог шүү дээ. Бидний дүүгээр ингээл бидний дүүгээр дунд тэгэл нэг. Би дунд нь явж идэг. За Монгол бидэг өгч яриад гэсэн. Монгол бидэг өгч. Яг учрыг яриад. Ичнэн жил болж ер нь болохгүй байгаа. Ийм зөв нөхдөд байх юм тий. Гэтэ ингээд хоцорж ялгахгүй. Дунд нь ингээд аргалтай. Айгуу гоё тэгэл. Хашаага таныг таниагүй юмсэ тий. Хөзөргөө шүү дээ. Тий. Хашаах Могийг баярлуулж байсан үү? Моги ч болохоор зэрэг хоёр захирал намайг баярлуулаад байна. Ингээ тэрүүгээр баярлуулсан гэсэн чинь хашаах байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр хашаах мэрэгчтэй байгаа байхгүй юу? Дэчид бас надад тэгэл хэлсэн шүү дээ тий. За баярлаж л болдгүй юм шүү. Тэгэл дуустдаг юм шүү. Манайхаас хамгийн дээрх нь гэрлэгч тий. Йоо хийм ба. Үнэхээр бүр өөрийнхөө Монитагч тодорхойлж чадаагүй. Өнд над нэг жил болгоно нэг Чимбайса. Солонгос эфирийн. Чимбач. Тэгтээ нахаа. Чидэр ийм ард
надад явж байхдаа бүр чамба бүр ингээд шууд ингээд тулгсан байхгүй юу. Нөгөө тэгээд за чамба одоо энэ дуугаасаа авах гоо сайхан тийм хүн сойрол онгорхоо байна тий. Чи ямар гоо сайхны бүтээгдэхүүн ирэлчих зүгээр шууд үнэнгээ илчихсэн чинь би чинийх бишээ мишээ гэдээ бүр ингээд бүр төрүүлээ явцсан байхгүй юу. Тэг хамгийн амар надад 5 өдөр захирал бичиж өгтөө 3 өдөр нь миний дөө гэсэн заяа. Тэгээ ихчээ гэсэн заяа ихчээ таны дуу бол амар гоё шүү маа шүү гэд тэгмүүдээ нэг өдөр нь болохоор ихчээ болсон заяа. Тэгээ бүр талбайг болсон заяа. Ер нь ингээд гинтийн бэлэг авна гэдэг энэ процесс ч өөрөө гоё л юм те. Тэгээ ер нь тиймгүй те. Тэгээ өглөө игээл надад юу ирсэн байна гэж нэг өрөөрөө орж харчаалаа. Нэг 7 хоног бялуурах юм. Нэг чихэр шоколад нь 7 хоног нэг сайхан бялуурах. За тэгэл бусад үед бол би бинээсээ гуугастал байх юм. Огоо одоо ингээд 7 хоногоос ингээд урт бүтэн сар 2 сараар үргэлжилдэг бол тэгэл залах нь л да. Яа ямар дарамттай бэ. Яг тэгэх бахтай. Тэгээ яг урт биш. Богинохон биш яг нэг хэсэгхийн амсаал өнгөрөхөөр гоё амттай шиг дээ. За нөгөө мэдлэгээ уусан сонсогчд гэдэг тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь хамд болон хамаач бас манай байнгын сонсогч шүү дээ. Бид даанч амжаагүй надаа 354-т зураас ирсэн гэж юм. За сараа онжууд орж би хоцорсон ингээд байдгаар уйлчих. За тэгсэн зүгээрээ баярлаа. Бүгдээрэнд нь баярлаа. Манай сонсогч нар чи хөөрхөн шүү дээ. За Монита бас гоё штэ. Хуучин юм хоороохад өгдөг бэлэг сэтгэлийн бэлэг байж үлээ. Одоо бас маазраад Монита чамдаа хэмрээсэн тавиулсан гэж байх чинь нилээ нэ. Хүүе миний Монитаас тэгээд бүр гандаа орж тагтаа олсон гэсэн шүү дээ. Миний Монита. Манай ангийнхан бол бүр ааруул маруул өгдөг гэсэн шүү дээ. Тийм үү? Тий энэ том бор ааруул тэгэл тэгээ өгөхгүй гэсэн өгч болохгүй гэсэн зүйл үгэнд байхгүй. Тий байхгүй. Тий тэгээ аахгүй байна. Тий гэхдээ тэрийг ингээ нөгөө ил өгдөг байсан л да. Тий манай найз ингээд миний монит ааруул өгсөн ийм том түнтэйс амар хатуу. Тэгэл сургуулийн сурлагаанаар гадаа гарч байгаа л давжин дээр хаглал идсэн. Гоо надад 99 он шүү. Тий надад одоо нэг өрөөл мах өгсөн чи би баярлах лээ. Ядаж ганц ууя гэдэг байна. Өчигдөр бас чанцаа тий бас нөгөө нэг ажлын групп чатн дээр тий идэх юм ийцээр байгаа таргалаа. Миний можтой өөр зүйл өгөөч яа. Эсвэл чи өгчөөсөө Монитын очтой юу гэж давраад байгаа юм. Тэгээ өөрийгөө барьж байгаа байхгүй юу давраа. За Ари Исмаилаас цагийн зөрүүнээс болоод тасарчлаа гэсэн байна. За зүгээр бүгдээрэнд нь дахин баярлаа. За Алтан Монита гэж юу юм гинэ? Мэдгүй мүү аа. Ийм байдаг аахгүй юу? Алтан Монита болсон хүн $100 шагналдаг. Тийм жил болгоо манайх Алтан Монитад $100 гэдэг хоёуланд нь тэгээ энэ жилийн Алтан Монита дөнгөж саяас $100 гардан авсан байдгийн. Бааж би биш үү? Гэтэ тайлбарлаж өгье л та. За тэгээ юу аахгүй юу? Одоо жишээлбэл номыг би суглаад номоо бас намаас сугалсан. Битээр би бинийгээ баярлуулж яасан бол битээр Алтан Монита аахгүй тийм. За юм байна. Ингээл болоо. Тэгсэн чинь доор нь айгу байлэр Касуяшибэ юурэ бэлгэндээ алт өгөхийг хэлнэ. Яа. Хүн энэ бэлгэндээ алт өгөх гэж байна. Гэтэл тэнд зүгээр л мах яриасан. Өөрөө бол мах. Тийс ч бүр амар заяа. Монитатай өөх таны хамгийн нандин бэлэг 7,500,000 үнэтэй алтан аяа гэсэн байлээ шүү дээ. Бүр реклам явуулж байлаа заяа. Гүг нэрээ одоо бид тийм ээ үнэхээр тэр одоо бүр тэр бүмнуудтай ингээд хүрээллийн хүмүүс ирсэн бол юу их бол нэгэндээ мэдгүй тэгэл би биенийхээ доор орохгүй сэтгэл шингээгүй зүгээр би биенийхээ доор орохгүй гэж юм байна. Гүг тэр чинь сэтгэл шингээ. Юу гэсэн үг вэ? 7,500 алтайгаа илтгэс ингэдэг юм уу? Мундаг шингэсэн гэ. Мчидээ дахгүй юм байна сэтгэл шингээгүй. Мэдгүй дээ өгөл батаж идсэн. Яг ясаа мэдэр өгсөн чи ямар их сэтгэл вэ? Аймаа тэгж магадгүй шүү. Ер нь ингээд хүрээлээр хүмүүс чинь ингээд нэг тий. Тийм ээ. Бидний хүрээлд бол чихэр шоколад л байгаа сте тий. Бид нэр гоо нэг чихэр шоколад маклаад тий. Өрөөл мах. Би үрсэ. Монита нэг өдрөөс эхэлсэн шүү дээ тий. Хагасны орой очиод доотлогоо дэлгүүрээс 5 өдрийнх нь мөлий бөөндөө зээлцсэн шүү дээ. За одоо тийж өрөө төлөн дөө.
Угаасаа тэгж авд юм. Би л тэгэл авчих. Угаасаа боонд нь авахаар амар юм бэлээ. Харин Тийм. тийм. Тэгвэл өдөр Түрүүжээ сурж авсан. Сэтгэлд нь хаана ингэж байгаа юм. Би өдөр болгож сэтгэлээ шингээж авч байгаа шүү дээ. За яг Үгүй сэтгэл гаргаад бөөнд нь тавуулан гинэ. харин тий яхаа тэгчихлээ шүү дээ. Одоо тийм өөр яа. За би танаас нэг та монитог хизэнээс мэддэг болохоос хамгийн эртний үнээс асуултаа эхлүүлж орж байгаа юм уу та? харин биш. Биш дээ. Я биш бас монитор ордог үтсээ. За хамгийн чика монитор шүү харин шүү дээ. За Улаанбаатар хотод маань 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Gobish Club хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр нөгөө чацрагантай юугаа үрлээ идэх үү те? Тэгин. За Монголд анхны шоколад үйлдвэрлэгч 9 од компани нь 2004 оноос эхлэн Golden Gobi брендийн шоколадыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг юм байна. Тэгэд өнөө хүртэл 17 жилийн хугацаанд манай компанийн бүтээгдэхүүний нэр төрөл 70 гаруй хүрч хэдийн олонний танил таашаагдсан амттан болжээ. Энэ хугацаанд тус компани нь бэлэг чанараар бүтээгдсэн өөрийн амттнаар Монголын ард түмэн гадны жуулчид төр засгийн хүндэт зочдод дайсаар ирлээ. За энэ жишээлбэл тэр бэлэг одоо технологиор хийсэн амттан шүү дээ ер нь. Ароматная. Куста гэж. Дараа нь куста гэдэг үгтэй. За Энэ яг бичээний сүйтэй хайлсан бичээн. Яг гадуура нөө шоколадаа чисрантай хайлсан. Нэг хүүхэн дээр хуучаа бас нэг 90-ад оны дундор жоохон маягтай хүүхнүүд байдаг шүү дээ. За. Ингээд юм мэдээ чинь англи хэл мэддгээс асууж байна. Ямар хамттай байх юу гэдгийг гэсэн чинь ями гэдгийг гэсэн чинь манай үг яаж ями гэж саваад энэ өмнө нэвтрүүлэгдээд юу яасан мэхгүй. Яг ингээд чи манай найз зөвхөн орж ирсэн коммент дотор би Golden Gob дургу мөргөө бичсэн байхгүй. Тэгээд маргааш гарангуудаа чи одоо яагаад манай хамтран ажиллагч юм болоод байгаа юм амар гоё ш гэсэн чи үгүй өгшөн тэг тусам хүмүүсийн анхаарал өвцдөг байхгүй. Тэр бас амар дээ надад туслаад байгаа байх. Би дургу гэдэг. Я дорн зам хүмүүс үүтэй. Жабын үстэй гараад гоо гэдэг. Тийм тэг тусам хүмүүсийн анхаарал өвцдөг гинэ. Гэтэл Golden Gob гоё. Нааст нэр нэг тийм эсгэлэн ч юм шиг тийм. Тийм. Дончтой амттай юм биш үү? Өстой гоё. За. Илүүдэлэрэнгүй мэдээлэл та 7018 T4 56-г суудснаас аваарай. Бүтэн дугаараа дахиад өгье. 7018 T4 56. Ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Golden Gobish Club хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай илэрхийлэхгүй юм. Тэр гараад олоохыг чинь finger licking гэдэг гинэ. За. Тийм. Ингэдгийг чинь. Тийм. Тийм. Очиж бас айгу боловсрон ингэж юм. Ингээд шүү дээ. Гэдэг гарын алгад шоколад хэрэг наалснаар л доолоо шүү дээ. Айбар болчихсон. Наах таны шиг инкиж лик гэхгүй. Бас одоо долоохон хүртэл их боловсон болчихсон. За өнөөдөр манай Янагийн сэдв монито гэдэг сэдвээр ярилцж байна. За энэ дээр аюу гой ингээд комментод явж ирсэн чи дээшгээ гүү. Сосоогооч тий. 10-д ирүүл сток баярлнаа гинэ. Гэтэ Арис марчин чект байгаа юм чи аргагүй штэ. Чект байгаа өнөрөө 10 явуулаад амар баярлахаас өөрөө яах вэ тий. Тийм тэр үед л бид нар шоолол өнгөрчихсөн. Би үс тийнийг хоггүй надад. Тэгжээс нэг голоод эсрэг ийдсэн л. Угаасаа тэгэл хагалгаар ингэж надаа. Их сасалгаанаар тэгээд бүүнэр хуугаал ийдсэн. Энэ бүр алаа эс. Хуучин монитог нэг л өгдөгөөс одоо цагт 3 өгдөг болсон шүү дээ. Ядаргаа гинэ. Юу 3. Юу манайх 5. Тий ажлын 5 өдөр. Ажлын 5 өдөр тэгээд нэг бэлгэн. Тэгээд 5 бэлэг авчихгүй. Яа зовдөг гэж. Нөө баруун тарих зүүн тарих хоёр ажиллана шүү дээ. Ямар бэлэг авч өгөх вэ? Тэгээд энэ жилийн монитор жоохон хүндрэлтэй байсан те. Тийм бид сонгоход. Тийм ямар сандад өчигдөр ийм ардад юу нөө тэр ганцхан тим хоёр засаглаа ажиллаад байдаг. Тэгээд ямар сандаас тэр амар ер нь амар хэцүү бэлэг сонголтын дээр аягүй хэцүү байсан ер нь. Яг тийм.
Сайн сүгчмийг бас ингэ дэше гүрслээ. Би ч бас хоцорчсон гэдээ бас уйлцсан байна. Тэгээд нэг хамгийн түрүүнд гарсан хүүхнийг бид нар хин бэ гэдсэн шүү дээ. Тэр чин баяр сайхан ундрал гинэ. Тэгээд сүгчмих энэ хоёр өглөө найз юм байна. Хоёулаа Солонгост амьдардаг. Тэгээд хоёулаа хамт метрондоо явж байхдаа бид нарыг сонсдсон юм байна. Баяагаас тээ. Тэгсэн баярлаа сүгчмгээ ядаргаад. За Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут болсон. Яг энэ цаг үчид манай шууд эфирийн утас 77 3883 утас маань нэглээ. Өнөөдрийн манай Янагийн сэдв Монита. Эхний сонсогч 96 34 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Баярлалаа байна. Өдрөө мэнд. За хамгийн сэтгэл тоногшож үлдсэн Монита чинь хизээний ямар Монита хаана болж исэн бэ? Манай нэг ашигтай нэг Монита зохиосон. За. Тэгээд хамгийн юунд яасан хүмүүс бэлгээ өгүүлээ хүмүүст. Тэгээд миний Монита надад бэлэг авч өгч байгаа маань харсан чи 500 төгрөг өгч буруу авч яваад гэсэн. Хүмүүс бүгд амар самтан бэлэг өгөөд байсан. Миний Монита надад 500 төгрөг өгч буруу хараа яваад. Хэд оны юм бэ? Монита задрахад уу? Тийм Монита задрахад. За. Хэд оны юм яриад байна? Одоо нэг 5 жилийн өмнө юм уу да. Бас саяхан л юм байна тий. Танаа Монита хэдэн өдөр баярлуулсан? За 14 хоног баярлуулсан шүү дээ. Өө 50000 төгрөг өгч байгаа нэг юм. 14 хоног бүр Төлөвчж шүү дээ. Гүйлгээд задрахад 500 төгрөг өгч баярлуулсан наа. Та юу өгчээсэн? Та 14 хоног юу гэсэн? 14 хоногийн хугацаанд 14 өдрийн хугацаанд янз бүр юм өгсөн та баярлуулах. Говьдоо ордлого олчих. Одоо ордлого мартаж чадахгүй. Тэрийг мартдаг ба тэр Монита. Тий хүмүүсийн Монита том өгөөд өгдөг. Миний Монита 5000 төгрөг өгөөд өгдөг. Миний Монита. За баярлаа. За холбогдсон баярлаа. За. Энэ их жаргал тоогооч бүр манай хашахаас дээр үе юм бэ. Монита гэж бэлэг өгдөг хүн нь юм уу гэнэ. Бүр асайс. За дараагийн сонсогч 88 Бидний дээр үе юм гэхээр. Надад хавж яах юм. Сонсогч авъя. За 88 10-д дугаартай сонсогч та. Хано. За хамгийн гоё хөгжилтэй Монитагийнхаа дурсамжаас хуваалцаарай. Яа, одоо 97 онд юм уу да. За. Ийм Монгол Туркийн сургууль гэж байгуулж байгаа дотор байранд амьдарч байсан. За. Дархан тийм үү? А? Дархан тийм үү? Гүйгүй эрдэнэтэй. За. Тэгээд байжсэн нөө Монитагаа ячаад байсан нөө нэг намайг сонгосон хүнийг би мэдсэн талаараа хэлэх гээд байхгүй. За. Эдгэх нөө нэг эрэгтэй хөлтүүд чинь тэгээд нөө нэг амар үлсэн байрны хоолнд чадахгүй. Тэгээд байж нөө нэг заач нөө нэг 7 хоног явлаа да. Тэгэхэд дандаа өдрийн хоолоо өгчээсэн надаа. За. Яа нөө өөрөө хэлсэн болоо. Тэгээд би нөө эмэгтэй хүн гэдгийг мэдээд ямар ч эмэгтэй хүний билег авч өгсөн юм байна л гэж мэдчихсэн тухайн үед бол. Өөрөө юу идчихсэн юм бол? Өөрөө юу идчихсэн юм бол өдрийн хоолыг танд өчгөр одоо бүү мэдээ энэ одоо бүү мэдээ одоо баг иддэг байсан гэсэн бодлоо. Өөр юу мэдэх вэ? Яа. Тэгээд хойд нэг 7 хоног бол Монитагийн хоолоо давхар идэ цадаа сайхан л байсан юм байна те. Тэр бол өстө барташгүй дурсан шүү дээ. Эсвэл 14-5 настай эрэгтэй хүүхэд яг идэж эхэлсэн өстө дотор барин чи гэрээсээ хоол үлсэл үдчихэж байгаа чи юу. Тэр бол айгүй сайхан дурсан байсан. Тэгээд ямар ч Монитаг бол эмгтэй гэдгийг ямар ч мэдсэн. Эмгтэй бол надад хоол өгөхгүй л дээ. Нэр тийм бэ. За. Холбогдсон баярлаа. Нэр танаас ч гэсэн хоол өгж өгөөрэй. Монитагийн дараа жил өөрийнхөө хоолыг өгвөл яах юм? Биш зүгээр одоо баярлуулаад бид нар тоол. Дөр өдөр тутамдаа яа. Бацаахан цагаан гэдэг хүний дээшээ гүйслээ би тэгтээ дөрөв утгах нь яриад өгчээ заяа. Монита ингээ явсан чинь ерөөсө бэлэг ирэхгүй байсан гинэ. Тэгээ амар сэтгэл санаагаар үзсэн байсан чинь Монита задардаг өдөр аюу том бэлэг ирсэн. Тэгсэн чинь тэр нь жирэмсний тест байсан гинэ. Тэр ихнэр нээсэн байж тээ тий. Ямар гоё юм бэ тий. Бас том бэлэг ирсэн байж тэр нэр. Тэр ихний хөр хамт ажилладаг байх юм. Би ямар тэдэд нөхөр нь биш. Яагаад жирэмсний тестийг дандаа баяр гэж үлээж аваа. Дандаа Юугийн баяр биш юм уу? Чи анхныхаа хүүхдийг ингээд мэдээд баярлаагүй юм уу мөгийн? баярлалаа.
Баярлалаа гэж ирэх ба. Зөвчл гараад ирлээ шүү. Эмэгтэйчүүд дандаа тэрийг нэг ингээд ийм баярын тэр чинь ихтэй хүн тэр чинь ихэнхдээ надад л ихэнхдээ айдас. Эхлээ төрүүлээл айс одоо би яана л. Эмэгтэй хүмүүс болохоор баяр минь. Surprise гэж яриад байгаа юм шүү. Тэгээд идэг тий. Яа. Баярлахгүй. Яга баярлахгүй байгаа. Дургуй юм тийм яавал шүү. Тэр өнөө гэж мэгэд би тэгээгүй шүү дээ ерөөсөөдсөн чинь ха ямар тачаангуй үдтэй мэ. Ирэнтэй үнийг тэгэж ирсэн чи яа иргүү юм бэ? Юус яагаад гэж бодсон бэ? Гэр дихий. Яа. Могийн харшиг хоёр тачаангуй үдтэй багтаа нэмэр чи. Бид сая идсэн шүү дээ. Яа одоо тэгээд одоо тачаангуй юу? Тэгээд энэ. За дараагийн сонсож хөө гадаадаас ярьж байна. За сонсогчтойгоо холбогдлоо. Эмжил радио. Тасарцсан. За жиграа. За дараагийнх нь авахъя. Одоо Монголын сонсогч авсан байна уу? Бажгараа байна уу? Орой минь. За орой минь. За би нэг гоongод ажиллаж байсан юм аа. За. Гоongод ажиллаж байхдаа би одоо байгууллагын хамгийн армантай залуугаар тодорч ялсан шүү дээ манай одоо. За. Тэгээ би наачаас мессеж ичсэн байгаа 7 хоног мониторд билүү өгсөн юм аа. Тэгээ 7 хоног билүү өгсөн гарын билэг тэгээ жижигхэн дөрвмөс шүлэгтэй 7 хоногийн турш. Тэгээ захиж өгдөг байлаа. Тэгээ миний монитор амар сайн. Надад ирж байгаа билэг нь бол дандаа нэг вакус, сайн ивчэн, ундаа гэх тийм ирж байхгүй юу? Тэгээд яг нэг өдөр ингээд тэр нэг Мартин 8-ыг таарлуулад монитороо задлсан. Тэгээ нэг физикэн хүлтэй авалцсан байгуулаад тэгээ монитороо задлаад монитор задлсан эхлээд нэг хүн гараад мониторнуудаа дуудаад ингээд нэгээс суулаад тахгүй юу? Одоо намайг суулсан би одоо тэгсэн чинь миний суулсан хүн яг тайзан дээр гарчтэй. За. Тэгэл за халуунаас суулсан залуу хүн монитор гараад ирээ гэж би гарах болтой байхгүй. Би гарчаад яг за одоо чиний төгсөөг суулсан хүн гараад ирээ гэдгсэн. Би одоо ингээд ундаа бичээ хөрн эргэтөө намайг суулсан юм байна да гэж би нэг юм хүүхдтэй болоороо нэг бэлэг шиг гэдэг нэг одоо нэг боожгоо гарцсан нэг дөрөв сүмээр За. Тэгээд жижигхэн дөрөв сүмээр ингээд нүдтэй анцсан чихээ тагласан амаад байна. Тэгээд би эргэтөө гэдэг эргээд харсан чи эмэгтэй юм байж тийм нэг үнээр би үгүй. Йоо би бүр амар байдлаарс бэлгнээс ичсэн би. Эргээд чи эмэгтэй юм байна. Тэгээд намайг суулсан эмэгтэй яж байгаа мэдрэмжгүй байсан. Бүр эрэгтэй юм байна гэж бодсон бэлэг өгсөн байгаа. Тэгээд би тэрнээс иччихсэн ш. Тэгээд өгсөн дөө тэгээд. Тийм монитор. Та өөрөө айгу романтик учраас юу би намайг бол зайн төгсөө бол маа байгууллагын хамгийн шилдэг армантай залуугаар тооцсон гэ надад бас нэг гарын билүү өгчээсэн баггүй. Тэгээд өнд дотор юм нэг жижигхэн жихмэл тэгээд зүгийн баал тэгээд лимон дотор юм нэг сүмнэрээ хайрцаг марттай гэх нэг байнгын эрүүл мэндийн тийм хэрэгтэй юмнууд л өгчээсэн. Тэгж тодорч ялла. Өөрөө болтой жоохон сонь билэг аа. Тэгж таарсан да. За. Баярлалаа. Хүшээ манахаас нэрээ юу яаж исэн байна? Одоо яг 3 жилийн түүхэнд хамгийн лаг гой амир одоо яг энэ хүм шиг ингэж ярих юм бол супер бэлгнүүдийг нөгөө нэг манад ажилласан Аги ах чамд өгчсэн тий. Тийм надад том тий. Тийм тэгжсэн. Надад өгчсэн. Надад яг хүмүүс гоё билэг. Би яг энэ хүн төгсөн шиг юм жоохон мэдрэмжгүй өгчээд юм аа. Ямар сайда 4 жил намайг эргэтэн гэж бодсон. Би бүр өгөх юм алдахгүй яг. Гэхдээ нөгөө том бэлгээр нь биш шүү дээ. Зүгээр нэг өдөр 5,000 төгрөг тавьсан байхгүй. Өөр өгөх юм алдахгүй. Йоо тэгээд тэгсэн чи яг энэ яг эргэтэн гэж бодсон гэсэн. Йоо. Сайн бичиг өгсөн. Яах вэ? За дэрчээ. Яах. За дараагийн сонсогч гэсэн 96 T 3 дахь дугаартай сонсогчтой холбоо. Өөр романтик хүн чи айгу романтик билэг хүлээдэг байх л. Яг тэгдэг. Эмжил радио. Байна. Нарийн төргий. За таныг сонсож байна. За би монитор нэг удаа зонширхээ сарнаа авсан. Ямар гоё юм бэ? Монитор монитор чаар мэдрэмжтэй юм бэ? Тэгээд харин хамгийн нөгөө догтлоосон тэр хүчээр зонширхээ сарнаа юм цагтаа авчаад. Тэгээд тэрэн дээр 14 хоногийн дараа нөгөө цэцэг өхийг мэдчихээн л та.
14 хоногийн чинь бэлэг шүү монитор бичсэн. Шууд бөөцсөн юм бэ тий? 14 хоногийн бэлэг шүү монитор бичсэн. Тэгээд яагаад бид хүнийг бүр дүндээ яагаад олоогүй шүү дээ. Хөөе Тэгээд монитор ч задрахгүй мүү? Задрахгүй мүү? Монитор юу ч задраагүй харин. Тэгээ харин би бүр монитор хайж мэлэр гүйсэн тэгээд үнэхээр юу байгаагүй. Танай ажлын хүнтэй уулна. Нэлээд хариу ярих гэсэн байхгүй би. Та яг мониторны тухай яриад байна уу? Өөр юм ярьчлаа шүү та. Би яг монитор. Та андуураагүй. 14 он гэж бэлэг шүү монитороос гэдэг. Тэгээд чичээд яах вэ тий? Одоо ч гэсэн олоогүй юм уу тий? Үгүй тэгтээ хардаа юу штэ. Танай байгууллагын монитор юм байгаас тий. Байгуулгын биш найзуудаараа. За. Тэгтээ тэр хүн таныг тэгвэл таны харж явдгал таныг одоо нэг крашалдаг хүн байсан байна л да. Тэ? За одоо ингэж юм багсаа. Оруулж одоо. За баярлалаа. Монитор para дандаа баригддаг. За бүгдэнд баярлалаа. Бодогдоод ш 100 сарнаа 100 сарнаа гэж. 99 ширхэг сарнаас чинь 360-аас 500 мянган төгрөг болдог байхгүй юу? Боолтоос шалтгаалаад. Тэгээд та 100 ширхэг сарнаагаа бодлоо. Яа. Хоёр яг анхны алхам шиг шүү дээ. Яа тий. Нэг зоо техник шиг нэг тий. Тий. Ах минь хар хүнтэй хүүхнүүд ингээ балаараа дээ. Жүжиг чинь гэдэг тий. Та нар ингээ балаараа дээ. Нэг шиг ашиг гэж дээ балаараа. Оргоолаа дээ. Зоожирсарда яа. Ямар гоё юм бэ. За дараагийн сонсогч манай шууд период 77 77 38 83 ус маань нэгдсэн. Дараагийн сонсогч гадаадаас сонсогч холбогдлоо. Энэ жил радио. Бано. Сайн байна. Оройн. Оройн энд өглөөний минь. За. Happy Christmas та. Тусрын баярын минь. За зусраа баярын. Шинэ оны минь. Танд ч бас. Та ханаас холбогдож байгаа? Өглөө Ирландаас холбогдож байна. За, яриа байна. Монитор. Манай хоёр хүүхдэн Сантагийн билийг таталцаад энд бүр өглөө шинжгүй таагүй. Ой ямар. За. Сая өглөө босоод энэ ерөөсөө 2 цаг унтаал яа. Яг нойрмог төсөө байна. Яанаг яах вэ? Ороод ирэх босоо орж үзлээ. Буцаад унтыг гэсэн. За яах вэ? За. Тэр айгуу гоё юм ярьжсэн. Тэрийн лаг холбогдъё гэж бодсон. Тэгээд чадаагүй. Тэгээд энэ тухай юу ярьж чинь яг орж ирээд ойлгоогүй байгаа шүү. За. Та монитор мэднэ үстэй. Монитор. Тий биэндээ бэлэг өгдөг. Бэнэ ноцлог. Тий. Монитагийн сонирхолтой түүхээс та ер нь хизээ ямар сонирхолтой монитагийн бэлэг авч ийсэн өгж ийсэн тэр тухай ярьж байна. За ястаа нэр тэр уул нь өхөөдөл өгсөн. За. Нэг ганц хоёр өгтөд өгдөөсөн. Тэгээ өөрөө сахилахгүй байсан болохоор бараг авч байгаагүй хаа. За. Яг нэг үгээр. За. Өгтөд танаа 10 жилд нэг явчихсан яг сонгоод юу яадаг тэр тэгэл өгдөө шүү дээ. Намайг би нөө дандаа нэг шоглдог охтууд маань намайг суулгасан байд юм уу? Тэгээд надад бэлэг өгдөг байсан юм уу? Та дэ бүлтгнээд үлддэг байсан юм уу? Яа, мөн бас нэг өөрөө бас нэг чоглоод нэг хэдүүрийн чоглоод өгдөг үлээ нэг. Тийм жиглаад сая өгч мөгнөө. Бас хаасангүй. За баярлалаа холбогдсон. За. Тусрын баярын минь. Баярлалаа. Сайхан баярлалаа та. Тэгээ маск зүг энэ өгөр корона бүгдээ сайхан давх болтгой бүгдийг хэлчихё. За баярлалаа. Маска зүүж гэн. Өгөр корона удахгүй далдар болтгой. За өгстөө санаад өгдөг, австаа санддаг. Ашиг бай. Тэгж дүгнэлээ. Софтгоо ингэ бас дэшиг үз. Би юу аюу азгүй шүү дээ. Монитороос ганц ширхэг иштэйчхэр авч ирсэн гинэ. Монитор чи ядарга бүх хэлгээ боцоор байгаа шүн нойргүй хонд та
таалагдахгүй байлиг өгчхийдэгээ бөөн шаналл гинэ. Тэгвэл энэ амар юм сэтгэл шингээ те тэгэж тэгэн бас бэлэг өгнө гэдэг чинь бас те бөө сэтгэл өстэй. Сэтгэл. Нүл сэтгэл. Орой мэндэ манайхаа ястаа монитагаас бэлэг авч үзээгүй штэ. Харин өнөөдөр төрсөн өдрийн гой бэлэг авсан. Тэмдэглээд эд дундаа орж байна. Хайртай шүү та нартаа. Радиогийн өдрийн мэндийг хүргэе гинэ инхмад арцыг. За инхмад арцыгтэй энэ Эрдэнэтээс сонсдог манай байнгын сонсдог. Баян Эрдэнэтээс сүлжээ онцлаа булган сонсдохгүй байна гэд баян мэдээлэлүүд тэгээ бүх нэвтрүүлэгтээрээс идэвхтэй оролцдог. Инхмад арцыгтаас төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр төрсөн өдөр юм уу? За. За би зориулаад юугаа Хингэргээд үдий. Би хохоо жингнүүлэх үү? За. За одоо л уцсаахгүй манай гурав ярина. За. За энэ Яри. энэ мөгийн одоо яг яац мөгийн чи шүү л гин. Мөгийн гэж баах яваал энэ нүгээр. Яагаад тэгээд байгаа? Гэхдээ яахав ти явж лээ. Би гурав яасан. Гэхдээ би яасан явж лээ. Ямар бат ингэ явж лээ мөгийг л явж. Гэрдэ чи тэгэл дугуйл өнгөрөх. Үе арсын байрны бэлгийн дарамт гинэ монитаг. Наач нөө бэлэг өгөх дургүй хүмүүс тийж байгаа. Тий. Бэлгийн дарамт. Яа бэлэг өгөөгүй. Яагаад дандаа 2 дугаар сугаар. Би яг тийштэй өдөр. Айгуу гоё зүгээр л бэлэг өгөх дургүй дарамтанд орно. Би ийм гоё хүүхдэрээ. Би ч гэсэн хүүхдэрэл юм. Энэ насны төсөө олсоод шууд тэгээд 2 дугаар сугаар бүлээг тавьчих. Би өгшөө. Саяны хич бол одоо бэлгийн ажиллагаа гэж шүү дээ. Бэлэг гардуулах. Бэлгийн үйл ажиллагаа гэдэг. Хүүхээ. За энэ нэг комментиг уншиж өгөө тэг нэвтрүүлгээд басгая. 2017 онд арслынхан монита зарлаад 7 хоног сүрхийл явлаа. Монита задраад бэлэг солилцох болсон чинь монита маань надад эмхтэй нүүр арчлах ногоон цайтай ком бэлгэлдэг юм да. Намайг эмхтэй гэж ботсон юм гэсэн. Ямар азар эмхтэй дүүтэй байсан. Дүүдээ бэлгээ өгөөл таарсан гинэ. Яг энэ дээр гоё нэг шипи өгөх гээд байсан те. Манайхаа юу яадаг шүү. Яг монита задрах өмнөх өдөр нь би эмэгтэй шүү, би эрэгтэй шүү гэдгийг хэлчихдэг байхгүй тий. Тэгээд дараа нь би яг нөө том бэлгээ сонгохдоо ингээд аюу амар болчдаг тий. Ер нь эмэгтэй бол эмэгтэй үнд зориулаад. Тэгэхгүй бол намайг хамгийн анх өгсөн жил намайг эрэгтэй гэж бодоод тэр нь хэлж болдог бэлгүй нөө электрон тамхи өгчээсэн надаа. Оо би таныг эрэгтэй гэж бодоод байсан шүү дээ. За энэрэд өнөөдрийн манай Янагийн нэвтрүүлгийн маань Баасан гарагийн 491 дахь удаагийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань даваа таваг Баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа л давталтын дугаарыг шөнийн тэг 3 цаг 15 минутад Амжилт радио 88.1 гурвалжлын хүлээвч сонсорой. Мөн нэвтрүүлгийг YouTube хуудаснаас Амжилт радио гэж хагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны даваа гарагт 492 дахь удаагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Golden Gobi шоколад. Та нар нэр Golden Gobi-гийн ямар шоколаданд дуртай вэ? Хүүшээ, эдгээр чинь бүр 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн байт юм байл шүү дээ. Намайг жоохон байгаад л рекламын явдаг байсан шүү. Ястай эртний Golden Gobi л да. Миний санаж байгаагаар 2000 оны ихээр авч иддэг байсан санагдах юм. Ер нь бол магадгүй. Бараг 17-8 жил болж байгаа байх шүү. Одоо бол бүр гой юм гаргадаг болсон байна лээ. Golden Gobi чинь Япон хятад руу экспорт нь гаргадаг болсон шүү дээ. Угаасаа Golden Gobi идэж үзээгүй гэж байхгүй бах уу? Амтан ч нэрэн ч бүр хэдийн танил болсон. За манайха нэвтрүүлэг эхлэх болсон байна. За би одоо Дэлхийн амтыг Монголд Golden Gobi. Янаг яахвэ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөнхөд нөмд цэг Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3